Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ алдарч жүжигчин Leonardo DiCaprio-гийн тоглосон Catch Me If You Can гэдэг бодит явдлаас сэтгэлэн бүтээсэн киноны төвчлийг сонсноо. За тэгээд өсвөр наснаас эхлэн 9 шидийн залилын иж, эмч, нисгэгчийн дөрөвд хүртэл хувирч энтэнд залилын иж агаад холбооны мөрдөх төвчөөний хараанд өртснөөр амьдрал нь хэрхэн эргэж буй тухай өгүүлэх маш сонирхолтой кино болохоор бичлэгээ дуустал нь үзээрэй. За одоо кино руугаа орцгоё. Киноны маань гол дүр болох 17 настай Франк аавынхаа хамтаар Нью-Йоркд амьдардаг бөгөөд хувийн сургууль сурдаг ерөн л боломжийн амьдралтай айлын хүүхэд. Франкийн аав санхүүгийн мэрэгжилтэн ба нийгмийн идэвхтэй нэгэн болохоор 9 журийн л ажилд оролцсон байнга л цол тэмдгээр шагнуулж явдаг нэг юм байна. Франкийн аав бол түүний ганц бахархаж үлгэр дуурайл лавдаг хүн. Аргачгүй л дээ. Хүүгээ хувийн сургууль сургаж гэр бүлээ санхүү мөнгөөр дутаадгүй. Бас байнга л Франкид анхаарал халамж тавьж идэг. Түүний ээж нь Франц хүн бөгөөд аавтай нь анх танилцж байсан түүхээ ярилцсан вино уусан шигээл хүүтэйгээ бүжиглээд ер нь харахтал хоорондоо их дотн ярилцдаг аз жаргалтай гэр бүл гэдэг нь мэдэгддэг. Ээж нь хевсэн дээр виногоо асгачаар нь альчуур аваад иртэл аав нь тэр боломжийг ашиглаад ээжтэй нь шууд л бүжиглээд эхэлж байна. Нэг өглөө аав нь түүнийг гэнэт сэрээснэ. Хоёулаа нэг тийш явчаад ирий гээл дагуулад гардаг. Тэгснэ костюм бижиг худалдаж авахар иртэл нөгөө газар нь онгох болоог байсан болохоор Франки аав нэг алтан зүйлт гаргаж ирснэ. Худалдагч бүсгүйг найраад Франкид ганган костюм авч өглөө. Тэгснэ нэг банкны гадаа ирснэ хүүтэй хандан чи машиндаа сууж юм. Аав нь зээл авчгаад гараад ирээ. Ер нь ажил бүтээхэд гадаад үзэмж их чухал байдгийн шүү минийх үү. Чи бид хоёрын шиг нарийн ойдолтой хослыг хараад хүмүүс үргэлжил найр тавьд юм да гэж хэлээд банк руу яваад орно. Франки авч зээлийн эдийн засгчтай уулзаад зээл авах гэсэн ч татвараас зугтсан эргээр шалгагдаж байгаагаас нь болоод зээл олгох ямар ч боломжгүй байлаа. Үнэхээр их мөнгөний хэрэгцээ гарсан бололтой. Машинаа зараад хэдэн төгрөгтэй болж байгаа л харагдана. Эдний гэр бүл мөнгө төгрөгийн асуудлаас болоод бүр байшингаач хүртэл зардаг ба хотын захад жижигхэн хоёр өрөө байр түрээсэлж амьзууж эхэлнэ. Хэдийн мөнгө төгрөг муутайхан асуудал ихтэй байсан ч хүүдэд тавих анхаарал халамжаа бууруулсангүй. Франкийн 16 насны төрсөн өдрөөр нь хадгаламж нээгээд $25 энтер хийсэн хүүгээ мөнгөсөө хадгалаарай гэд өгж байх жишээний. Хувийн өндөр төлбөртэй сургууль сурдаг байсан Франк маань гэрийнхээ оролцоо байх улсын сургуульд хүссэн үсэг орноо. Манай хүн ч дассан сурснараа хувийн сургуульд өмсдөг байсан формоо өмсөд ортол энэ сургуулийн чинь формч өмсдөг юм байна л да. Тэгснэ сургууль руу орвоогүй юу дээрлэхгүй банд нараа манай хүнийг шоглох гээд эхэлнэ. Тэгэхээр энэ шарандаа би танаа Франц хэлний шинэ багш байна гэж хэлэхэд хүүхдүүд итгэн ширээндээ суугаад номдоо орж ирөө. Нөгөө дээрлэхгүй бандий чинь самбарын урд гаргаж ирээл энийг унш ингэдэг гээл хашрааж гарна. Жинхэнэ багш нь ороод иртэл таныг ажлаас хасан байлээ. Би одороос энд багшлахаар болсон гэж аргалаад явуулчихлаа. Тэгсэн Франкийн аав ээж захиралтай уулзж байна. Танаа хүчин бүр 7 хоногийн турш Франц хэлний хичээл орсон байна. Тэгээ бүр болоогүй. Эцэг эхийн хурал хүртэл хийсэн байх юм гэж авнаа. Энэ бүхнийг сонссон ээж нь их л ууртай байсан ч аав нь харин ч эсэргээрээ инээдсэн л авжин сайхангаар. Нэг өдөр хичээлээ тарч ороод иртэл ээж нь танихгүй залуутай унтлахын өрөөнөөс их л сандарсан байдалтай гарч иж байгааг хараад царай нь хувьсгийгэл явчлгүй яхав. Тэгснэ ээж нь Франкид овоо $10 өгч аргадж байгаагаас харахтал юу болсон нь ойлгомжтой. Франкийн урман чугарсан бололтой юу ч хэлэлгүй өрөөлөөгөө ороод хаалгаа тасаадаг. Энэ бүх үйл явдлаас хойш хэдэн сарын дараа Франк хичээлээ тарчаад гэрлүүгээ ортол танихгүй залуу унтлахын өрөөнөөс нь гарч ирэхийг хараад трауман сэтэрч хамаг уур нь хүрээл явчихв. Гэтэл энэ хүн нь хуульч байсан бөгөөд Франкийн аавч хоёр салхаар болсноо хэлээд аавч хоёроо хинтээр хамт амьдрмаар байна. Нэрийг бичээрэй гэд тулгаад эхэлтийн да. Ийм аимшигтай мэдээ сонсон Франк ч урандаа тэр дороо гэрээсээ гарч гүйсээр энэ тентхийн буудлуудаар гэр хийж явсан ч уул нь аавынхаа өгсөн $25 хадгаламжаар овоол тиссэн юмсан. Одоо яах вэ гэж бодож байгаад ер нь л хуурамчаар чек үлдээж банкнаас мөнгө авахар шийднэ. Банк руу орохдоо эрэгтэй ажилтан дээр хизээч очихгүй. Заавал эмэгтэй тэгээд чигцөөлөнтэй хүнийг сонгож очихва. Аавынхаа алтан зүйлт гаргаж эмэгтэй хүн найрдаг аргаар яг найрах читэл банкны менежер залуу ирснээр бүтлгүүтлээ. Манай хүн ч өөр овоо хідэн банкн дээр очиж хуурамч чекээ өгөөд мөнгө авах гэж үзсэн ч болдгүй. Франк дахиад нэг банк руу орж чек солиулах гэсэн ч бүтлгүүтж гараа явж итэл таксинаас онгоцны нисгэгч үйлчлэгч бүсгүүчүүдэд дагуулад бууж байгаа харагдана. Хүмүүс бүгд л тэднийг бичний шүтэг хаястай арцгаах ба дагаад ортол банкнд хүртэл онгоцны нисгэгчийг их л хүндэтгэн хүлээ авч тэр дороо л чекийн сольж өгж байхыг хараад манай хүнд нэг санаа төрнөө. Тэр дороо л Pan Americans гэх авиа компани офис дээр очин 10 жилийн сонингийн сурвалжлагч байгаамаа гэж өөрийгөө танилцуулаад нисэх бодлын мэрэгжилтнээс хамаг л хэрэгтэй мэдээллүүдээ аваад нисгэгчийн дүрд хувирахаар шийднэ.
Эндээс гараад нисгэгчдийн формыг нийлүүлдэг оёдлын газар дээр очин өөртөө таарсан хөөрхөн форм хүртэл хийлгээд авлаа. За тэгээд манай хүн Pan American Airlines-ийн логог тоглоомын онгоцноос салгаж авч байгаад хуурамч чекүүдийг үйлдвэрлэж гарна. Нисгэгчийн формтой гадуур явтал хүн болгон хараад манай хүн ч өөртөө итгэх итгэл бүр 1000% болоод тохлоо. Өөр хот руу нисгээд тийзээ бичлэх гэхэд бүртгэлийн ажилтан манай хүнийг нэмэлт нисгэгч байна гэж бодоод бүр онгоцны кабин руу оруулаад суулгачнаа. Азаараа нөөц нисгэгч нь онгоцыг жолооддгүй тулдаа л манай хүн баригдсангүй. Тэгснээ бас болоогүй. Онгоцны үйлчлэгч бөсгөөг нарихаа мартсангүй. За ингээд ер нь Франк нисгэгчийн формныхаа ачаар хуурамч чекүүдээ энэ тентхийн банкнд төвөггүйхэн солиулж мөнгөний асуудалгүй болоод тохлоо. Удалгүй аавтайгаа холбоо барьж хамт хоолнд орох ба аавдаа бүр шившин Cadillac бэлгэлсэн ч аав нь авахаас татгалзан миний хүл сайн явж ивэл болоо. Аав нь удахгүй үл дээрээ босоод ээжийг нь буцааж авчираад гуруулаа элэг бүтэн сайхан амьдрнаа гэж хэлэхэд энийг сонсон Франкийн сэтгэл хөдлөө явчлаа. Энэ үед манай нөгөө гол дүр жүжигчин Том Хэнксийн тоглосон Карл гэх дүр бидэнд харагдана. Карл холбооны мөрдөх товчооны мөрдөгч бөгөөд сүүлийн үед том хотуудын банкудаар чек солиулж заллин игээд байгаа хэргийг хариуцсан мушгиж байгаа нэгэн. Карл ч мөрдөгчдтэйгөө Франкийг мушгисоор байгаад амьдарч байгаа газрын мэдээд авдаг. Энэ үед Франк дэлгүүрээс хүнсээ цуглуулад гэрлэг орж явах замдаа хөршийнхөө хараагүй өвөтэй таралдаад мэдлээд өнгөрж байгаа л харагдана. Карл Франкийн байр руу яваад ортол байдгүй. Тэгсэн 0-ийн ус дуурайд Франк гараад ирлээ. Буутай мөрдөгчөөс айсан ч байхгүй маш тайвнаар нөхцөл байдлыг тайлбарлаж агаад намайг мөрдөгч Барри ялна гэдэг. Гэд байхаар нь үнийн хэсэгт нэргэлзээд үнэмлэхээ үзүүл. Гэхээр нь төрөвч өгч гинөө. Төрөвчийн нээж харахчдаа миний амтрагч бит хоёр тэр лөвөрчин чинь барьцсан. Чи харал та. Тэр өвгөн л байсан байлээ. Одоо бит хоёр хилцрүүг авч явлаа. Гэд нөгөө хөршийнхөө хараагүй өвөг харуулдаг. Тэгснэ хэргийн баримтуудыг ч гэсэн аавна. Гэснэ хуурамч чек үлддэг машин тэрүүгээр дүүрэн байгаа чекэ барайл доошоо буучлаа шүү. Карл ч угаасаа Франкийг цагдаагийн ажилтан байна гэд итгэсэн байсан ч төрөвчин нээж үзээд хуурцснаа мэдгүй. Франк хамаг юма барьсан тэр чигээрээ зүхтааж инөө сайхангаар. Холбооны мөрдөгчийг хуурчдаг овоол гар юм даа Франк. Карл Франкийн хэлсэн хурамчгуудыг шалгаж авах үеэр Франк залгаад өөрийг нь хуурсан явдалдаа уучлалт гун зочид буудалд уулзаад сайхан ярилцчихъя. Гэхэд Карл өмнө хуурдаж хаширсан болохоор дахиад нэг зал хэрэглэх байх гэж бодоод битгий мөрөөд би удахгүй чамайг барина гэж занал хийлнэ. Гэхдээ энэ хоёр хэдий дайснууд ч гэсэн нэг зүйлээрээ адилхан байлаа. 100 сарын энэ өрөө хүн болгон л гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж байхад манай хоёр л хоёр талд гав ганцаархнаа байж идэг. Маргааш өглөө нь Карл өглөөнийхөө кофег унгаа Франкийг мөшгөх ажлаа хийгээл сууж ийн. Франкийн хурамчаар ашигладаг Барри Аллен гэдэг нэрсийг нь тодруулсан сууж идэл зөөгчгүй харснаа та Барри Аллны фэн юм уу гэж асуухаар нь гайхтал энэ Барри Аллен чинь Флаш гэдэг супер баатрын нэр болж таардаг. Энэ үед л Карл Франкийг комик уншдаг өсвөр насны хүү байсан байна гэдгийг мэдээд мөрдөгчд рүүгээ яран сүүлийн хэдэн жилд гэрээсээ зугтсан хүүхдүүдийн нэрсийг бэлдээдэх гэж үүрэгднэ. Ингээд тэрхэд Франки ээж хаягийг олж очиход Франки ээж өөр хүнтэй гэрлээд их л сайхан байшинд тогтвохтой амьдарч байгаа юм байна. Ингээд Франкийн овг нэр Наскус гэд бүх мэдээллийг нь Карл авч чаддаг. Одоо түүний хэн гэдгийг мэдсэн болохоор барих л үлдлээ. Энэ үед манай Франк хуурамчгуудаар хангалттай мөнгө хийсэн байсан болохоор баг өдөр болгон шахуул парти хийгээд мөнгөө үрж ядсан шигээл байж гин. Ядж хахад партийн дээр нь байсан нэг найз нь бэртээд нөгөөдгийгөө дагуулад эмнэлэг дээр иртэл Бренда гих сувлагч охин уйлцсан сууж идэв. Манай хүн баг анхны арцаар л дуулчих шиг боллоо. Манайхан дээр очиод сэтгэлийн тайтгаруулад бүр инээлгээд хүртэл авлаа. Тэгснэ бүтггүйгээр өөрийгөө ангаах төгссөн ихэмч хүн гэж танилцуулах ба бүр их сургуулийн хуурамч диплом хийж агаад эдний эмнэлэгт ерөнхий эмчээр ажилд ордог. Манай хүн зүгээр ч нэг эмч биш. Бараг л хамаг сувлагч эмч нарыг нь удирдан зохион байгуулдаг. Бас нэлээд том албан тушаал төвлөгдсөн байх нь. Франк Бранда хоёр Франкийн өрөөнд нэлурцгааж идэл яралдаа цэскаас дуудаж байна. Яваад очтол нэг хүү хөлөө маш хүнд бэртээсэн байх ба их хүнд хагалгаа их ёстой болохоор та туршлагатайгаараа хийх үү гэд бахаар нь манай Франк эвтэйхэн аргалж байгаад мис заслаас өөрийгөө мулталж чаддаг. Энэ үед Карл Франкийн аавтай ярьж уулзах ба Франкийн аав бишгээ тэлжгүй гэсэн шиг гаргаж байгаа зан авир үйлдэл нь яг л хүүтэйгээ адилхан байгаад байна. Асуусан асуултууд нь ч олигтой хариу өгөхгүй бүр бөөрийг хэлжсэн нөө би өөрийнхөө хүүг хизээж барьж өгөхгүй та надаас юу ч олж долоохгүй шүү гэж байна. Франк Брандо хоёр хайр дурлалтай умбан манай Франк Брандад улам ихээр татагдж байлаа. Бүр түүнээс гэрэлхийг хүртэл хуудаг. Ингээд удалгүй Бранда Франкийг гэр бүлтэйгээ танилцуулан орой хоол хамт идэж байх үеэр Франкийг эмч гэдгийг сонссон Брандигийн аав нэг л итгэж өгөхгүй. Чи тэгээд яг ямар тийхэмдэнд байсан? Ямар багш орж исэн? Гэд асууж шалгаагаад болдгоо.
Тэгснэ Франктай тусдаа уулзаж Франкийн боловсрал ер нь л хэлсэн бүхэнд нь итгэхгүй байгаагаа хэлж охиноос нь холдохыг сануулхад Франк нэгэнт баригдсан болохоор үннээ хэлж "Тийм ээ, би эмч бишээ. Би ердөө л таны охин таартай ингээл нэг хүүхэд байна." Гэхэд Брендагийн аав харин эр хүн шиг зан гаргаж охинтой нь гэрлэх зөвшөөрөл өгнө. Энэ үеэс эхлэн Франк ер нь л заллин ихэ болж Брендагийн аавын оффист туслагаар ажилд орон шинээр амьдрал зохиож эхэлжээ. Брендагийн гэрийнхэн яг л Франкийн баг байх үеих шиг их л халуун дотны уур амьсгалтай байхыг хараад Франк аав ээжигээ дурсан дотроо гуниглнаа. Удалгүй аавтайгаа уулзан ярилцгаа би одоо мөнгө сайн цуглуулсан. Би та хоёрын санхүүгийн асуудлыг хариуцъя. Та хоёр одоо буцаад нэлэх цаг нь болсон. Гэж хэлтэл Франкийн аав хариуд нь ээж чинь өөр хүнтэй суудсан штэ миний хүү. Гэж хэлэхэд Франкийн дотор тэнгэр хөмөргөшгөл болоод явчлаа. Энэ олон жилийн туршид мань хүн зөвхөн элэг бүтэн гэр бүлээ буцааж авахыг л хүссэн шүү дээ. Даан чинь мөрөөдөл чигээрээ л үлдэхэр болдог. Зул сарын өдрөөр Франк Карл руу ярих ба сайн хүнтэй танилцсан гэдгээ хэлж, удахгүй гэрлэн аз жаргалтай амьдрах гэж байгаа тухайгаа хэлэх нь яг л дотны үнтэйгээ ярилцаж байгаа мэт. Карл хэдий Франкийг заллангаа ихэ болсныг сайн шахаж, гэмт хэрэг хийсэн учраас олж баривчилгаас өөр аргагүй гэдгийг Франк сануулнаа. Франк ч нэг хэм хэлсэнгүү зул сарын мэд хүргээд уцаа тасалдаг. Карлч тэр дөрөөл хурмын захиалга өгсөн хүмүүсийн нэрсийг шүүсээр манай хүний хурмыг олоод түрээдэрнэ. Карл ирснийг харсан Франк тэр дөрөө Брендад бүхнээ илэн заллин хийж цуглуулсан хамаг мөнгөө цүнхэлж үлдээгээд 2 өдрийн дараа нисэх буудлын дээр хүрээдрээрэ гэж захиад хурмаа орхин цонхоор гараад цухтаачдаг. Франкийн удаад ч гэсэн түүнийг барьж авч чадсангүй. 2 өдрийн дараа нисэх буудлын дээр ирсэн байж тал Бренда ашгүй хүрээдэрдэг. Яг машинаасаа буугаад очих гэтэл мөрдөгч нартай хамт ирсэн байхыг нь анзаарах ба нисэх буудлын энэ тэндгүүл энгийн өвцөмсөн мөрдөгч нар байсан учраас Брендатай уулзаж чадахгүй тэндээс холдноо. Манай хүн өөр улс руу оргон зайлах гэж төлөвлөсөн ч нисэх буудлаар дүүрэн цагдаа нар байгаа болохоор нэг арга сэдсэн онгоцны үйлчлэгч сонгон шалгаруулах тэмцээн байлаа. Онгоцны үйлчлэгч тухайн үед асар их нэр хүнтэй ажил байсан болохоор хамгал гой дээрээ тавьсан залуухан октод айгүй олуулаа ирж манай хүн ч тэр дундаас аз данч гэх үү, азгүйч гэх үү 8 бүсгүйг сонгож аваад онгоцны үйлчлэгчийн форм өмсөвлээд өөрийгөө алхлуулад нисэх буудлын руу ороход нисэх буудлаар дүүрэн цагдаа нар байсан ч бүсгүйчүүдээр анхаарал нь төвлөрөөд Франкийг ч анзаарсангүй. Ингээд төлөвлөгөө нь амжилттай болсон Франк нөгөө бүсгүйчүүдэд үлдээгээд өөрөө онгоцонд айл хэдийн суугаад явчлаа. Хөөрхий Карл ингээд дахиад алдчихлаа. Энэ Карл ер нь Франкийг барьж авч чадах нь уу? Энэ бүх үйл явдлаас 7 сарын дараа холбооны мөрдөгт төвчөө Франкийг барих мөрдлөгөө ер нь л явуулахаа байлж, дийлэнх мөрдөгчд өөр хэрэг дээр анхаарч эхэлсэн ч Карл Франкийг заавал барина гэд бууж өгдөггүй. Ингээд Франкийг хаашаа явсан байж болох уу гэд бодож ээжийнхээ төрсөн нутаг Франц руу явсан байх магадaltaй байсан болохоор араас нь Франц руу нислээ. Зул сарын өдөр Карл өчнөөсөр хайсны эцэст Францын жижигхэн тосгоноос Франкийг олж авнаа. Тэгсэн Франк сайхангаар бүр хэдэн зуун чек хийсэн сууж явах ба Франкийн сэтгэл зүй ер нь л их хэцүүдсэн байгаа нь илт мэдэгдэнэ. Карл хэлж байна. Франки, одоо муур хулган болж хөөцөлдгөө байлё. Францын цагдаагийнх нь баригдвал энтхийн шоронд суугаад баларна. Надтай хамт Америк явсан чинь үлзээтэй. Гэж хэлэхэд Франк ч түүний үгэнд орох ба гадагшаа гартал Францын цагдаагийнхан айл хэдийн ирсэн Франкийг аваа явчихд юм да. Карл ч Франкийг байн эргээстэй. Мань хүний хамаг сахал үсн ургацсан олигтой хоол ундачгүй хүүтэй орчинд бие хаан муудаад их л хизүүхэн байсан болохоор Карл дээгүр дагуур ярьсаар угаад Франкийг Америк руу авч явахаар болдог. Онгоцонд явж байхдаа Карл Франкийн аав өвчнөөр нас барсан тухай маш аимшигтай мэдээг дуулгах ба амьдралд нь түшиг тулгуур нь олж байсан аавыгаа алдсныг сонсоод Франкийн сэтгэл санаах ямарч онгоц газардах үеэр онгоцны дугуугаар дамжин гараа зогтчихон тэрэ. Гадаа хасах хэм хүрсэн хүүтэн байхдаа л Франки гадуурч хувцсгүй амтан гүсээр ээжийнхээ гэрт ирэх үед ээж нь гэртээ их л аз жаргалтай харагдах ба охиндүүтэй болсон гэдгээ мэддэг. Аав нь өнгөрч ээж нь шинэ амьдрал зохиосныг харсан Франки хэнд чирэггүй болсноо ойлгон дэмийл цонхоор халуун дулаан гэр бүлийг харан зогсож байхын үед цагдаагийнхан ирээд Франкийг баривчлаад аваад явлаа. Франкийн хүү эцэст нь Карл баригдаж чанга дэглэмтэй шоронд 12 жил суух ял авдаг. Карл гэхдээ хүн чанартай юм уу? Хинчгүй болсон Франкийг мартсангүй. Байнга л эргэж тойрж уулзах бөгөөд нэг удаа ирэхдээ бас нэг чекний луврын талаар тодруулан асуухад Франки ч эрдэм мэдлэгээ гайхуулж энэ хэрэгт банкны тейлэр холбоотой байна. Энэ чекийг банкн дээр хийсэн байна гэж хэлээд Карлын ажил тусланаа. Удалгүй Карл дахин Франктай уулзаж хурамч чекнүүд үзүүлж түүнээс тусламж авах бөгөөд удалгүй Франкийг шоронгоос суллуулж орондоо холбооны мөрдөх төвчөөний залинтай тэмцэх хэсэгт ажилд оруулдаг.
Нэг өдөр Франк ажиллаа тарчаа явж итэл нисгэгчдийн дүрмд хувцсахыг хараад хуучны эргчлөөтэй амьдрал нь санаанд нь ороод болтгоо. Хэд хоног бодсны эцэст нисгэгчийн хувцас өмсөд нисгүүдэл дээр явж байхад нь Карл хурж ирээд хэлж байна. Франк, чи одоо явуул яваа. Би чамайг болиулахгүй. Гэхдээ чи нэгтгэд ажил дээрээ ирсэн байгаарай. Би чамд итгэж байгаа шүү. Гээл яваад өгнө. Нэгдгийн өглөө ажил цуглах үед Франкийг ирэх нү гэтэл ирдгүү шүү золигчон. Карлын урам нь чугарж дахиад зүхтаачлаа да гэж бодоо ижидэл. Франки орж ирэн тэр дөрөөл ажиллаа хийж эхлэх үеэр Карлын дотор нь уужрах ба Франк өөрт нь итгэл хүлээлгсэн хүнийхээ урмыг хуглахгүй амьдрнаа гэж хэлэх ба. Манай хүний амьдралын утга учир одоо өөршгөө гэмт хэрэгтнүүдийг барих болсон байлаа. За тэгээд энэ кино маань бодит түүхтэр сэдвүлийн игдсэн ба яг бодит Франк маань 1971 онд холбооны мөрдөх төвчөөнд баригдаад 12 жилийн ял авсан ч 3 жил шорон цуусныхаа дараа холбооны мөрдөх төвчөөний хүсэлтээр шоронгоос судлагдаж хариуд нь залилантай тэмцэх хэлтэст шинжээчээр ажиллаж эхэлсэн байдаг. Тухайн үед банктай холбоотой залилангууд маш ихээр гарч эхэлсэн байсан ч Франкийн ур чадварын тусламжтайгаар маш олон гэмт хэрэгтнүүдийг дорн барьж исэн байлээ. Тэгээд бүр 45 жилийн турш холбооны мөрдөх төвчөөнд ажиллаж агаад тэтгэвртэй гараад холбооны мөрдөх төвчөөний залуу ажилчдад сургалт ордог академид багшлахын хажуугаар Америкийн том банк санхүүгийн байгууллагуудад залилангийн эсрэг зөвлөгөө өгдөг мундаг ажил хийж байгаа юм байлээ. Одоогоор эхнэр 3 хүүхдийнхээ хамтаар Abagnale and Associates гээд аюулгүй байдлын сан байгуулад төрлөх Нью-Йорк хотдоо сайн сайхан амьдарч байгаа юм байлээ. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Удахгүй болох шинэ жилийн мэд хүргэе. Сайхан баярлцгаагаарай.